За хамтдаа үзэгчтэй маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурч байна. Яг одоо та бүхэндээ зочноо олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор ширээний теннис судлаач, хөгжүүлэгч Ганбат бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. Өдрийн мэнд хүргэе. За юуны түрүүнд бид бүхнийг том мэдээ сонсоод Монгол улсад яг анх удаага олон улсын одоо чансааны онооц олгох цуврал тэмцээн болох жагаа гэд нэг юм том тэмцээний сураг сонсоод өөрөөс нь мэдээлэл авахар студидтэй ирсэн. Энэ тэмцээний талаар хэлээд шууд яриагаа эхлэе гэж бодож байна. За Монгол улсад анх удаага WTT буюу олон улсын ширээний теннисний чансаа ахиулах өсвөр болон залуучуудын мэрэгжлийн өндөр чадвартай тамирчид, дасгалжуулагчид баг хамт олонно Монгол Улаанбаатарт одоо бүтэн 7 хоног 8 хоног тоглолт болно гэсэн үг. 7 сарын 14-өөс 23 хүртэл. Тий. Тэмцээн тий? Тэмцээн. 7 сарын 14-өөс 17-8 хүртэл нь өсвөр U15, 17, 19 насны ангилалтай. Насанд хүрэгчдийнх нь бол бүр мэрэгжлийн өндөр ур чадвартай одоо дэлхийн одоо ранкнд байдаг тамирчдыг одоо бид нар олж харах нэ. Тэдний ур чадвар бас бид нар одоо ширээний теннисний хөгжлийг харж харах нэ шүү. Ширээний теннис чи өөрөө бас нэг өөр маш гоё спорт. Тэ ер нь нэг юм ирч хүчтэй нэг юм спорт. Тэгээд яг тийм дэлхийн хэмжээний тамирчид их оронд маань ирж ингэж тоглож ийн гэдг нь өөрөө манай Монголын тамирчдад бас өсвөрийн тамирчдад маш том давуу талыг олгож байгаа гэж бодож. Тэр тамирчдыг ойроос хараа тэндээс тэд нар чинь урам зориг бүх юм авч идэг. Тэ тэгэхээр одоо маш том давуу тал. Дандаа YouTube юм уу бичлэгүүдээс олж харж байсан тамирчдаа харах бас боломж байна. Гэхдээ энэ удаагийн тэмцээнд Буэнос Айресын дэлхийн бас тэмцээнтэй давхцсан учраас мундаг тамирчид нь 2 хуваагдсан гэсэн үг. Мэргэжлийн төвшний тамирчид нь U15, 17, 19 ангилалд бол одоо дэлхийн шилдэгүүд чинь баг тэр чигээр ирж байгаа гэсэн үг. Тэр бол одоо дэлхийн 28 оны Олимпиад орох эрхээ олж авах гэж байгаа чансааны тэмцээн байгаа. Тэгэхээр энэ дээр ирсэн хүмүүс бол яг одоо Олимпийн аваргууд яг энэ насан дээр байгаа гэж харж байгаа. Миний судалснаар бол одоо Европт одоо ширээний теннис хөгжсөн эхлэл нь Лондон, Германаас одоо тэмцээний анх зохион байгуулснаас хойш 100 жил болж байгаа. Жилийн энэ жил юм байна. Тэр онцлог нь Монголд одоо дэлхийн ширээний теннисний 100 жилийн одоо яг энэ онд болсон тэмцээнд Монголоос 10 хүн явж оролцсон байгаа. Манай баг тамирчид маань явсан байгаа. Тэгээ яваад амжилттай оролцоод ирсэн. Тэгээд тэр дэлхийн ширээний теннисний хөгжил чинь яг ямар хэмжээнд хөгжсөн юм бэ гэдгийг бид нар Монголд харах боломжтой. Тийм байна тий. Тийм одоо чухал ач холбогдолтой цаг үе таарж байна. Тэгээд наадмын дараах амралтын өдрүүдэд бид нарт бас айгүй гоё боломж олгож ийн гэж харж байгаа. Хүн тий наадмын дараа үзэх юм байхгүй болчоод яаж яасан бол буян тогт очиод бид нар тэр стадионыг дүүртэл үзэж суугаад хүүхдээ авч очиод одоо 4-өөс 80 настай хинч очиод суухад суудлын үнэгүй тийм одоо боломжийг олгож байгаа гэсэн. Үн төлбөрөөр үзэх гэж гэсэн. Тэр нь давуу талтай. Түүнээс одоо бид нар саксны тэмцээн, хөлөг өмгийн тэмцээнүүдийг бид нар одоо үзээ сууцгааж байна, тийм ээ. Тэгэхэд чинь ямар нэгэн байдлаар ширээний теннис ийм олон жил хөгжсөн юм байна. Тэгэхээр 100 жилийн хөгжлөлийг бид нар харах боломжтой гэсэн. Тэгэхээр бид нарт айгүй одоо ойроос харах хүүхдүүдийнхээ нүдийг хуучрлах тийм одоо тэр ирээдүйн тамирчдыг одоо ирч хүчээ тэндээс олж хараасаа энэ спорт чинь ийм гоё спорт юм гэдгийг таниасаа гэж боддог. За энэ тэмцээн өөрөө яг ямар тэмцээн бэлээ? Анх удаа манай Монгол улсад бол зохион байгуулагдаж байгаа ах тий. Оноо цуглуулна гэхээр бас яг яадаг үлээ. Одоо яг энэ Олимпийн эрхийн оноо цуглуулна гэсэн үг. Тэгэхээр яг одоо би дэлхийн ранкийн 80 бичигдэж байгаа тамирчин 30 руугаа эхний 20 руугаа эхний 10 руугаа ороход тэр чансааны оноо цуглуулад нэг 10,000 оноо цуглуулчихвал дэлхийн чансааны нэг дэвчигдэх гээд байгаа байхгүй. Тэр оноог цуглуулж авахын тулд ямар их хүч хөдөлмөр байдаг вэ? Ямар их ард нь баг ажилладаг вэ? Нэг тамирчин дасгалжуулагч биш, нэг хүн дээр 5 дасгалжуулагч байж болж байна. Нэг хүн дээр хэдэн сэтгэл зүйч байж болж байна. Хэдэн массажист байж болж байна. Хэдэн баг бэлтгэх хангагч тамирчид байх болох. Тэр бүгд багаар ажилладаг гэсэн үг. Одоо багийн спорт чиглэлээр хөгжиж байгаа. Улс орноо төлөөлөөд багаар ордог. Гэхдээ хувь хүн талаасаа оноогоо олж авах бас их боломжтой давуу талтай. Тийм байна тий. Тэгээд нөгөө дасгалжуулагч нь ирлээ өнөөдөр тоглолтын дээрээс хэдэн хүн хожиж чансаандны ах вэ? Тэр чинь нөгөө хүний хөдөлмөрийг шалгасан. Багийн спорт болж хөгжиж байгаа шүү гэж хэлдэг. Яг харах юм бол ширээний теннисийг
хоёр хүн тоглоод яхад бие биенээс ирж байгаа бөмбөний хуурд, ирчгүүч, бөмбөний эргэлттэй техникийн гүйцэтгэлийг бол бүгдээрээ мэдэрсэн, бүгдээрээ тэнд дасгал сургалтаа хийцэн. Гол нь тэр тэмцээнүүдээс чансаа олж авах гэдэг бол чансааны оноогоо цуглуулах нь маш өндөр ач холбогдолтой байдаг. Тэрийг л монголчуудад харуулах алтан боломж байна гэж хараад байгаа шүү. Манай тамирчдын хувьд ер нь хэр өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна? Манай тамирчид харин Монголдо болж байгаа болохоор энэ дээр нэлээд олон хүүхд оролцоосаа гэж бас хүсэж байгаа. Гэхдээ тэрэнд нь сорилт тэмцээн одоо болж байгаа бах. Тэр сорилт нь орж ирсэн 6-аас 4-6 хүүхд орж ирэх бол ангилалт нь ороод ирчихвэл бас их зардал гарахгүйгээр Монголдо тэмцээнд орох боломж гэдэг бол маш чухал байна. Тийм шүү тий. Одоо энэ оноо цуглуулах гэж ер нь бол дэлхийн бусад орнууд руу энэ тамирчид маань явдаг тий. Ширээний тенсийг яг сүүлийн үед сонирхдаг хүмүүс их болсон л доо. Тэгээ одоо тэр том тамирчдыг бас яг энэ чухал өдрүүдэд манай одоо яг тэр сонирхогчд за тэгээ сонирхгүй байгаа ч гэсэн бас хүүхдүүдээ сонирхоосоо гэж хүсэж байгаа эцэгчүүд маань тий гэр бүлэрээ гоё дагуулаад одоо тэр чинь үн төлбөргүй үзэх тухтай сайхан сандалтай тийм газар байгаад байна. Тэгээ одоо жишээ нь олимпийн аваргыг энэ баг энэ хүмүүс л олимпийн авах байхтаа гэсэн үнтэйгээ эртхэн шиг зураг авахулсан бол 28 оны олимпийн нөгөө хүчин наадтай зураг авахгүйсэн шүү гэдэг юм аа. Манай улсад бас ирсэн гэдэг тий би үзсэн шүү. Нэг юм сайхан гоё түүхэн дурсгал бас байх нь үлдэх шүү дээ. Тэгээд манай спортын хөгжил маань бас энэ төрөл рүү айгүйх дэмжлэг бас шаардлагатай байгаа. Тэгээд бид нар энэ удаа ивент итгэгчтэй тэр 28-ны олимпийн чансаа олгох тэмцээнд спонсороор оролцоод дэлхийд өөрсдийгөө таниулах бас өргөн боломж нь харагдах байна. Тэрийг та нар аж ахуйн нэгжийн орлогын татвараас хөнгөлүүлээд тэр спонсор алтан спонсор нь болоод орж ирвэл бас сонирхолтой байх болов уу гэж харж байгаа. Тэгээ энэ далим дэлгэхэд Монголд болж байгаа том тэмцээн цувралаар болох юм гэсэн. Тэгэхээр энэ эх жил бас авч болох юм байна. Тэрний дараа жил. Тэгэхээр энэ нөгөө монгол хүмүүстүүдэд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү. Тий. Тэгэхээр 28 Монголд л одоо бидэрт чинь 3 жилийн цикл байна шүү дээ. Тэгээ энэ циклд хүүхдүүдэд авноог нь ахиулаад авах боломж байна гэсэн боломж байгаа юм. Ер нь таны хувьд одоо яг энэ салбартай холбогдоод яг энэ зохион байгуулалтнаар ингэж ороод мэдээлэл үзэгчд хүргэж байгаа хүний хувьд бас яг энэ ширээний теннис гэдэг зүйлтэй ер нь ямар холбоотой хүн байна те яг хизээнээс яаж холбогдох болов гэх юм чинь тантай бас танилцмаар. Би болохоор Европт очиж хүүхдүүд маань тэнд сурдаг. Тэгээд тийшээ ерөөсөө очиод ширээний теннисний хөгжлийг очиж биеэрээ мэдрээд нэг одоо Штайер гэдэг багт орж тоглоод тэгээ Бундеслигт нь тоглож үтсэн гэсэн үг. Тэгээ чансаа цуглуулах тэмцээн ямар чухал вэ гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас багш дасгалжуулагч ард нь ямар баг ажилдаг вэ? Баг хамт олон яаж бүрэлдэхүүнээ шинчилж орж тоглож болдог вэ? Гадны тамирчдыг яаж легионероор авдаг вэ? Бүх тэр процессыг нь очиод судалсан гэсэн үг. Тэгээ одоо зөвхөн улсынхаа нэрийн өмнөөс тоглох биш, сайн тоглогч нар бол одоо дандаа клубүүдэд очиж тоглодог болсон байгаа. Одоо Америкийн одоо 888 ч гэдэг юм клубүүдэд би Чансааны 2500 оноотой очиж тогломоор байна гэдэг саналаа өгөхөөр Америкт виз нь гараад тэр хүнийг одоо чи үнэхээр манай тэ багт ирж тоглох болохоор байна гэдэг урдлага нь очдог болсон. Тийм цаг үе юм байна. Одоо Германы тэ Дүсселдорф ч юм уу ширээний теннисний академид нь бүртгүүлээд тэнд нь Чансааныхаа оноог цуглуулах тэмцээнүүдэд орох эрхээ олж авдаг ч юм уу. Германда тоглох боломжийг олж хардаг. Янз янзын ийм хөгжлийн гарцууд нь байдаг юм байна. Монголд бол одоохондоо жоохон учир дутагдaltaй зүйлүүд байна. Гэхдээ бид нар урд хуршөөсөө суралцах юм байна, солонгосуудаас суралцах юм байна, японочдоос суралцах юм байна. Монголд хөгжих шалтгаан нь ерөөсөө дунд сургуулийн спортын хөтөлбөрт нь ширээний теннисийг бүх хүүхдүүдийг тоглолдог байхаас гэж үсээд байгаа юм. Тэндээс жинхэнэ шилдэг тамирчдыг олж хараасаа. Тэгвэл бид нар хөгжих гэдэг юм. Хөлөг мөмөг, сагс одоо бусад спортуудыг сайн хөгжиж байна. Ширээний теннисийг бид нар бол заашгүй хийх ёстой зүйл юм байна. Европт очиод харсан юм нь ерөөсөө Бундеслигийн хөлөг мөмөгийн тамирчид вэ, бусад спортын элит тамирчид бүгдээрээ ширээний теннисийг маш чадварлаг тоглодог. Тэгэхээр тэр чинь яг багын суур хүмүүс байгаа юм. Суур юм нь ширээний теннис. Тэгэхээр хөл дээрээ ажилладаг бүх одоо гүйцэтгэлүүдийг сайн хийдэг, булчингаа сайн ажиллуулж чаддаг юм ширээний теннисэнд байна гэсэн. Илүү мэдрэмжийн илүү өсгдөг хувь хүн талаасаа. Би ер нь энэ спортын доор өөрийгөө нээж, өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээ мэдгсэн л одоо нэг тийм шалгуур байх болов уу гэж хараад байгаа. Уг нь бол яг хөгжүүлэхэд
одоо урд хөрш маань бол ширээний тенсээр ямар дээд зэрэг өндөр түвшинд байдаг үлээ тий. Ингээд нэг туршлага солилцоод ингээд хөгжүүлээд яг бодлогоор явах юм бол болохгүй зүйл байхгүй. Манайхан бол ер нь авьяастай байх л гэж. Манайхан маш олон тэмцээнийг олон улсын шүүгч нар маань очиж шүүж байгаа. Тэр нь Хятадд бай, Солонгост бай ингээд маш олон тэмцээнүүдийг олон улсын шүүгч нар бас гарч ирсэн байгаа. Би бол бас улсын шүүгч болоод яг тэр замнал руу нь бас шүүлт яг шин дүрмээрээ яаж шүүгддэг болсон тэр талаас нь бас судалж байна. Тэгээ улсын шүүгч болоод цаашдаа олон улсын шүүгч болох сонирхолтой бас тийм карьертай байна. Тэгээ ширээний тесийн хөгжилд хувь нэмрээ оруулах гэж явж байгаа хүн байна да. Ярианы бас төгсгөл хэсэг рүү хөдөлөө орж ийн л да. Хугацаа маань маш богинохон. Тэгээд бас нэг клуб нэх бодолтой байгаа талаар бас түрүү сонссон тийм. Тэр талаар бас ярил. Миний хийх гээд байгаа зүйл нь болохоор спорт энтертейнментийг хөгжүүлье. Үзэгчтэй спорт болох хэрэгтэй юм байна. Хин дуртай нь очиод үзэж болдог спорт ч гэсэн тоглодог байгаад гэр бүлийнхаа бүх хүмүүстэй тэр нөгөө спортын гоо сайхан гэдэг зүйлийг ойлгуулъя. Тэгээд урлаг спорт хоёр чи яагаад тийм чухал юм бэ? Бид нар одоо спорт клуб байгуулад тэрүүгээрээ дамжуулаад гадны маш мундаг тасалжуулагч, тамирчин энэ усудтай одоо энэ WTD-гээр учрах нь шүү дээ. Тэднээс бид нар юм олж хараад тэндээ судалгааны баг ажиллаад сэтгэл зүйчдийг багтаа нэгтгээд Монгол шилдэг тамирчин баг клубүүдийг бий болгоход нэг тийм өөрийн одоо клубээр дамжуулаад ширээний тесийг хөгжилд том нэмрээ оруулах гэж бодоод байгаа. Тэгээ одоо манай баг маань одоо энтертейнментийг хөгжүүлэхэд чухам бүх телевизүүдийн нэгдсэн одоо эфирт ажилладаг усуд айгүй цаг наргүй ажиллаж байгаа энэ усуудыг ширээний тесийг бас сонирхоод судлаад хамтраа тоглоод та нарыг тийм энтертейнмент болж хөгжөөсэй гэж бодоод байгаа. Тэгвэл илүү сонирхолтой байх болов. Илүү сонирхолтой. Яг юу нь сайн яг ширээний тенс тоглосноор биднэрт ямар нөлөө ирэх юм те? Тэр оролцсон хүн тамирчидэд ингээ яг өөрийнхөө мэдрэмжийг харуулдаг гэсэн үг. Тэгээ богинохон хэдэн минутын тоглолт юм шиг боловч тэрэнд айгүй хугацаагаар бэлтжээж багийнхаа нэрийг одоо UBS телевиз одоо өөрийнхөө спорт энтертейнментийг хөгжүүлэх шинэ гарцж байхыг үгүйсэхгүй шүү дээ л гэж хараад байгаа. Тий. Тэгэхээр бид нар одоо ер нь спортын хөгжил яг юу руугаа чиглэж байгаа юм гэхээр 100 жил хөгжсөн спортыг бид нар нутагшуулах гэдэг юм гэсэн үг. Ер нь бол арай өөр төвчний орчин үеийн ширээний тесс ер нь чухам ямар болсон бэ гэдгийг ойлгох гэдэг юм. Тэгвэл илүү бас сонирхолтой байх болов. Тэгээд бид нар дэлхийн шилдэгүүдийг авчираад одоо Афины Олимпийн аврах Монголд ирэх гэж байна. За энэ хүн бол засгийн газрын шугамаараа Монголд ирж бас бидэртээ уулзах юм байна. Тэгэхдээ тэр хүн бол маш богино хугацаанд Олимпиад аврах гэж байгаа. Тэр нь Солонгос орныхоо баатар болсон. Одоо Олимпийн ороогоо толгойлж байна. Тэр хүнд чинь бол нэр хүнд нь хай левел байхгүй. Тэгээд тэр хүн маш богино хугацаанд хятадуудыг дарж авсан гэсэн үг. Тийм. Тий. Тэгэхээр хятадууд бол тэр нөгөө шилдэг тамирчдыг авч чадаагүй их гонсгоруудыг Ванхогийн хувьд бол одоо хамгийн яг оргил үе дээр нь Солонгос тамирчинд Олимпийн эрхийг алдсан гэсэн үг. Алтан медаль. Тий, тэгж гонсгор байдаг гэж мэдээлүүд нь байдаг. Орчин үед бол ширээний тесс шал өөр болсон. Одоо тэр үеэсээ илүү хөгжиж байна. Солонгосчууд бол одоо энд асар их мөнгө зарж байгаа. Хөгжилд нь бодлогоор дэмжиж оролцож байна. Тэгээ монголчуудад бас их тийм болж байгаа гэж би бас хараад байгаа. Тэр хүн ирэхэд ч гэсэн Монголын ширээний тесс энэ чи Олимпиад аврах штэ гэдэг талаас нь харж байна. Гэхдээ хятадын одоо Олимпиад аврагууд бас дараагаараа бас зочлох болоо. Тэгээд тэр улсуудаас бид нар мэдээллүүдийг олж авч болно. Гол нь шинэ үеийн залуу тоглогчид яаж тоглодог вэ гэдгийг л бид нар энэ WT-гээс харах гэдэг юм. Тэгвэл энэ ирээдүйн Олимпиад аврагуудтай бид нар ингэж л өсөлдөх юм байна гэдгээ л олоод харчвал спортыг сонирхохчоосоо мэрэгжлийн болоход айгүй амархан гэнэ. Жил 8 сар зарцуулахад л болдог гэж. Мэрэгжлийн болох хэмжээ. Тэр мэрэгжлийн болохдоо хамгийн зөв дасгалжуулагч тэр багтаага орж ажиллах юм бол одоо өдрийн 8 цаг зарцуулаад жил 8 сар гэдэг тийм статистик гараад ирсэн. Тэгээд тэмцээнд тэгж өөрийгөө бэлдэж орж ичээ. Европт бол бүр үнэлгээтэй болсон байт юм байна. Нэг энэ тамирчинд хэдийн хэмжээний зардал гарсан. Тэр хэмжээгээр энэ бол мэрэгжлийн тамирчин болсон гэдэг тийм эцэгчүүд нь бүр тийм тоо гаргацсан байт юм. Энэ хүүхдийг ийм хэмжээнд бэлдсэн. Ингээд одоо улсын шгшээд ороод одоо улсынхаа нэрийн өмнөөс тоглодог тоглогч болсон. Тэгэхээр тэр бараг л одоо ямар их спортод тайртай байгаа гэдэг жишээ. Тэгэхээр тэр хүүхдэд
нь хэрэгтэй байгаа байхгүй. Тэр боловсролыг олж авахд. Тэгэхээр ширээний теннис бол айгүй энгийн юм шиг мөртлөө хин ч гэсэн тоглоом гэж хараад байгаа, спорт гэж харахаар өөр болчиход байгаа. Тэр хоёрын ялгааг нь олж хараасаа. Хүн болгон чаддаг гэж бодоод байдаг. Биднэрт бол одоо 70-80-аад оныхон бол дандаа гэрийн шалан дээр тоглосон гэж юм яриад байдаг байхгүй. Тэр нь айгүй нэг юм учир дутагдaltaй тэрийгэ тоглодог гэж хараад байгаа. Одоо үеийн хүүхдүүд бол шал өөр болсон. Боломж нь байна. Хүүхдүүдэд сурах орчин бий болж ирж байна. Одоо гол нь бүх сургуулиудад нь ширээний теннис байдаг болчихсон. Тэгвэл бодлого дут байна. Тэр заалуудын хүүхдүүдэд үнч хөлбөргүйгээр тэр спортод хийх боломжийг олгооч. Тэгэх юм бол спорт хөгжих гээд байна. Тэгэхээр тэр жоохон бодлогын чанартай юм сургуулийн удирдлагууд нь боловсролын яам ч гэсэн тэн дээр анхаараач. Одоо ингээ хараад ахаар бас гадны орны одоо сургуульд те одоо чинь хятадч байдаг юм уу? Бүх сургуулийн ширээний теннис те. Одоо муу юмыг бол тэгээ тавихгүй байх гэж бодож байна те. Нөгөө ширээний теннис ч одоо хүүхдийн анхаарал төвлөрүүлж байдаг юм уу? Биеийн хөгжилж байдаг юм уу? Тэг бүх зүйл маш сайнаар нөлөөлдөг учраас бас энэ ширээний теннисийн спорт ингэж их хөгжиж байгаа болоо гэж бодож байна. Тэгээ манай Монгол улсад ч гэсэн сүүлийн үед ширээний теннисийг сонирхдаг маш олон хүмүүс байдаг болсон. Тэгээ үр дүнгийн ч гэсэн мэддэг олон хүмүүс байдаг болсон учраас та бүхэн манаас 7 сарын 14-өөс 23 хүртэл яг энэ өдрүүдэд бас очиад гоё үзээсэй. Тэгээд дэлхийн том тамирчид 19-ээс нь 23-ны хооронд болохоор насан туршид мэргэжлийн бүр өндөр түвшний топ тамирчид ирэх бах. Тэр бол биднэрт бол тэдрийг харна гэдэг чинь гоё байна. Би болохоор одоо Европт очиод үзчихсэн тэмцээнүүд ч бай хятадд болж исэн тэмцээнүүдийг очиод харж исэн. Маш их зардал гаргаад нэг өдрийнх нь нөгөө билетийг аваад үзэхдээ $30-50 өртөгтэй байдаг. Одоо тэрий чинь Монголд хүмүүст үнэгүй үзүүлчихэж байна. Тэр чинь одоо хөрөнгө оруулалт гэж хэлэх үү тийм ээ. Тий. Сая нэг айгуу гоё санаа хөндлөө. Спортоор дамжуулаад тэр хүний анхаарал төвлөрөх чадвар маш өндөр болдог. Нэгсэндээ төвлөрлийг дээд тэр зүйлдээ өөрийгөө зориулж гэсэн. Өөрийгөө 5-10 хуруугаараа мэдрээд одоо тэр өөрийнхөө ур чадварыг харуулахын тулд тэр хүн маш их хичээх шаардлагатай. Тэгээ хүүхдийг маш олон тэмцээнд оруулах гэж хичээхээс илүү эхлээ зөв тоглолттой, зөв техниктэй сургаад тэгээд өөрөө дурах хүсэлтэй бол өшөө хөгжих боломжийг нээхэд нь одоо клубүүд дэмжиж оролцоосой л гэж одоо манай ширээний теннис бол сайн хөгжиж байгаа гэж харж байгаа. Маш олон хүмүүс энэний төлөө ажиллаж амьдардаг гэж харж байгаа. Манай ахмад үе байна, дунд үе байна. Одоо орчин үеийн хүүхдүүдэд их гоё боломж гараад байна шүү. Тийм байна тий. Бид нар энэ завшааныг ашиглаад Монголын ширээний теннисний холбоо одоо энэ таниулах ажлаа маш сайн хийгээсэй. Өшөө олон одоо тамирчдыг болон гаднаас ирсэн засгалжуулагч нараас маш их тийм одоо интервью одоо юу гэдгийг те тамирчдаас нь маш их юуны төлөө тэмүүлж яад ийм тамирчин болчихоо гэдгийг айгүй одоо сурвалжилж мэдээсээ тэр улсуудтай холбоо тогтоогоосэй. Энд чинь айгүй ингээд дэлхийн нийт юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан Монголд маш олон тамирчид ирлээ. Гол нь юуны төлөө? Ерөөсөө инх тайвны төлөө гэдэг би талаас нь хараад байгаа. Ягаад гэвэл энэ спортыг одоо ёс зүйтэй хин нэгэндээ дайр давшилсан янз бүрийн характер гаргахаасаа илүүтэй спортын гоо сайхан тэр хүмүүст үзүүлэх байдлаараа монголчуудад айгүй гоё хүрээсэй гэж бодоод байгаа шүү. Тэгээ төвлөрөл тэр нь баг би бол одоо бясалгал байна гэж хараад байгаа. Бясалгалын төлөв байдалд авчиж өөрийгөө юу ч бодохгүйгээр тэр бөмбөгөн дээр өөрийгөө контролдох юм биш үү дээ ер нь бол. Тий. Тэгээ би бэлдрийн хувьд бол залуучууд айгүй сайжраад өндөр болоод тий спорт бол гоё хөгжиж байна. Ширээний теннисийг тэр дундаа илүү олж хараасай л гэж хараад байгаа. Ер нь манай залуучууд маань ч гэсэн ер нь чөлөө цагаараа бас ширээний теннисийг тоглох ийм сонирхолтой болсон. Танд маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирсэнд. Тэгээд маш гоё ийм тэмцээн уралдаанд дэлхийн ранкийн том тамирчид одоо тун удахгүй их оронд маань ирж одоо тэмцээн уралдааныг зохион байгуулахад оролцох юм байна. Тэгээд бас үзэгч олноос урьж जैन те. Тэр гайхалтай тамирчдыг бас ойроос харах юм боломж бүрдэж байгаа юм байна шүү. Буян тухай спорт цогцлборта 7 сарын 14-өөс 23-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна үзэгчдээ. За танд маш их баярлалаа. Бидний өнөөдрийн зочноор ширээний теннис судлаач хөгжүүлэгч Ганбат оролцлоо. За хөтөлбөртэй хамт байсан үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөрийн төрөд өндөрлөж байна. Маргааш анцагтай иргүүлцлаа. Тэр баяртай.